3 бартай 3 өдөр, 2 бартай 2 морь өдөр. Түүхийн бүрдийг эргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн 5 өдрийн тухай товч таныг хүргэе. (2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын цагаан бар өдөр. Энэ өдөр Хятадыг аялдан дагалдагч оюун эрдэнэ албан тушаалаасаа огцрох шалтгаанаа бүрдүүлв. (2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын хөх морь өдөр. Энэ өдөр оюун эрднийг огцруулах Тэнгэрийн зарлиг буув. Бид бүхэн одоо оюун эрдэнэд ерөнхий сайдыг одоо огцрохыг шаардж байна. Оюун эрдэнэ энэ албан тушаал байсаар байх юм бол нэг л өглөөс хэлэх юм бол тусгаар тогтолд маань алдагдсан бид бүхэн харийн бод болсон байж мэдхнэ. Монгол их орныхоо төлөө, Монголын ард түмнийхээ төлөө бид шаардлагыг тавьж байна. Энэ шаардлагыг дэмжихийг одоо ард түмэндээ уриалж байна. 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын хар бар өдөр. Энэ өдөр Хятадын харгас хүчин Монголд түрэмгийлэн ажиллаж эхэлснээр маш их түгшүүртэйгээр зарлан дуулгав. (2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын улаан морь өдөр. Энэ өдөр Хятадын хөгжлийн галт тэрэг нэртэй харгас хүчнийг Монгол ээжүүд эсэргүүцсэн босов. Одоо бид нар Монголын хөгжлийн галт тэрэгэн дээр сунаа. Одоо бид нар өөрсдөө өөрсдөө явна гэдэг ингэхэд бид нар хүчтэй байж чаднаа. Бид нар сансантай үрж чаднаа. Тийм учраас энэ өдрийг ийм ач холбогдол юм өдөр гэж хэлдэг боллоо яасан. (2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр. Хар бар жилийн хар бар сарын хөх бар өдөр. Энэ өдөр Монголын ард түмний оюун санааг хордуулан Хятадын харгислал тушаагчдын мөн чанар илчлэгдэв. Тэмцэгчд ингээ хамтдаа ингээд ард түмэндээ мэдээлэл өгөх юм бол хэвлэлээр мэдээлэл өгөх юм бол ийм сайхан юм болох нэ гэд. За ингээд намайг энэ чойшлоо энэ гал. Түүхийн хүрдийг эргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн түүхэн 5 өдрийн той мэдээг та бүхэн танилцууллаа. Одоо үйл явдлын дэлгэрэнгүй толилоолъё. За сайн байцгаана уу. Өнөөдөр 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр буян үлдэх чимээх усан бар жилийн хар бар сарын хөх бар өдөр байгаа. Гандан тэгшлийн эдийн захиргаанд гэж гоод энэ бичгийг үлдэж ирсэн байгаа. За гандан тэгшлийн эдийн захиргаанд 2022 оны 3 сарын 2 өвгдөө өдрийн мэс байгууллага. Миний дээдлэх төр засаг бол одоогийн улсын их хурал засгийн газар биш юм а. Учир нь тэд бол улсын төсөв бүрдүүлнэ гэж малчтын амин зуулгыг дээрэмдэх бодлого төлөвлөж дээрмийн үйл эрхэлдэг. Энэ буддизмын итгэл үнэмшилд харшлах тул дэлхийгийн эвдэг сөнөөгч хүчнийг төр хэмээн дээдлэх боломжгүй билээ. Миний дээдлэх төр бол бурангуйн засгийн эсрэг тэмцэгч тийм. 2010 оноос улсын их хурлыг тараах тэмцэл өрнөж газар нутгаа хамгаална улс их орнын авран хэмээх улс төрийн шинэ хүчин гарч ирсэн. Энэ нь буддизмын итгэл үнэмшилд яв цав нийцэх тул улс төрийн энэ шинэ хүчнийг миний дээдлэх төр хэмээн үзэж миний бие өөрийн чадлын хэрээр хүчээр өргөн зүтгэж ирлээ. Эх орон ард түмнээ аврах энэ ариун үйл хэрэгт хамгийн аврах тангараг бүхий ховргийн чуулган нэгдэх нь номын ёс билээ. Өнөөдөр дайны хөл дэлхийн маань энэлэн байна. Дайны хажуугаар дажин болж шажин номынхан маань өвөр зураан тэрсэлтэн байна. Тэгвэл энэ бүх дайн дажныг амьдлуулах арга зам Бурхны шашны сүмийн эдүүдэд өдөр тутмын хурал болон уншигддаг билээ. Харин тэр хуралд уншигдах номыг улс төрийн амьдралдаа бид хэрэгэлдэг билүү. Энгийн ард олон байтугай эх орныхон төлөө тэмцэгчдэж гандангийн өдөр тутмын хуралд ямар утгатай ном уншигдгийг огтоос үл мэдэх юм билээ.
Тиймээс эх орон ард түмний аврахын төлөө тэмцэгчид болон авралын номыг түгээх шавргийн чуулган энэ хоёр хүчин хамтран ажиллахын цагт хурал уншигдах ном амьдралд уялдаж дайны хөлд үнэлсэн дэлхийн амьрлах болов. Мөн үүний хамтаар шажин номынхон та бүхний өвөр зургийн зөрчилж амьрлаж дайн дажны аюулаас Монгол төдийгүй дэлхийн аврагдах болов. Ийм хэмээн горилж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр их орончдын төлөөлөл болж мөн эдэр дунд Ахмад үеийн төлөөлөл, ээж аавуудын төлөөлөл болж 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт ховргийн чуулганы төлөөлөл болгон Бурхны шашинтны төв гандан тгшлийн эдийн захиргаанд хандсан билээ. Тэндээс уг хүсэлтэд бичигт буулган уламжлах зааварчилгаа авсны дагуу манай байгууллагын тамга тэмдэгт толдойдон эх орончдын хүсэлтийг албан бичгээр уламжилж байна. Тэргүүн Аз холмон гэрлсэн. За ийм бичгийг гардуулахаар ирээд байна. Ингээд лам нартаа гардуулж байгаагаа мөн та бүхэнд хүргье. Нийт эх орончдынхаа төлөөлөл болгоод бидний 4 хүн танаа дээр сая 2022-ны 2 сарын 28-ны өдөр ирсэн шүү дээ, тий? Тэгтээ бол энэ хамгийн аварна гэсэн энэ улс хүмүүс маань нэг хүчин байна те. Тэгээ хамгийн аврах номыг дэлгэрүүлдэг ингээд овргийн чуулгантайгаа энэ хоёр хүчин нэгдээд ажиллах юм бол энэ хамгийн аврах онол ухаан нар улс орноо зас залуурдаад ингээ явхад Монгол улс маань сая 10 цагаан буйны зам өрөөр орох юм аа гэж бид нар анхандаа үзээд зүгээр нэг ирээгүй ингэж бодож ярьж ирсэн байхгүй юу. Улс их орноо аврах гээд 10 гаруй жилийн турш цөхрлөн бартал явсан тэмцэгчид эх орончид маань эцсийн найдалгаан болгоод аврал 3 эрдэнэ хэмээн эдгээр хүмүүсийг зориод ирэхийн тулд үүний өмнөх өдөр бид юун тухай хэлэлцсэн талаар бидний ярианд анхаарлаа хандуулна. Яагаад шашингүй шинжлэхгүй харангүй шинжлэх ухаангүй шашин бод таг яагаад энэ хүмүүс ингэж яриад байгаа. Энэ ч бас нэг юм хэлээд шүү дээ. Тэгэхээр бол шашин бидэнд зайлшгүй байх ёстой байна гэж бодоод тэгээд таны энэ үйл ажиллагаанд би оролцож байгаа нь. Хэрвээ би түрүү дангаараа шашин хэрэггүй гэдээ яваад хэрэггүйгээд яваад. Ер нь замнар иргэний нийгмийн байгууллагын сууж байгааг хэвлээ хуурах хэрэгтэй байна. Бид нар одоо яг нэг үндэс дээр ирлээ. Одоо шинжлэх ухааны шашин дээр ирсэн бол шашин ард түмэн хоёр бид нэг байр суурин дээр очлоо. Одоо энэ чэнээс цаашаа бид нар соён гэгэрүүлэх ажиллагаагаа хамтдаа хийнэ. Одоо аргагүй одоо Монгол хүмүүсийн болохоор Монголын хувьд энэ өнөөдөр бид нар ингэж нэгдэж байна гэдгээ нийгэмд харуулж байгаа юм. Энэ баргалж анхудаа их сонирхолтой болох гэдэг чинь хэрвээ ингэж иргэний нийгмийн байгууллага хэрвээ бид нар ойлгож бас юм сонирхолтой маш гоё тийм оюунлагаар ойлгож чадах юм бол. Тэгэхээр бид нар хамгийн гол юм бол анхны уул. Анхны санаа аст гэдэг байхгүй юу? Тийм учраас анхны уулзалт бид нөгөө хүнийг хэлэх үг боломжтой маягтайгаар ярихгүй бол нөгөө хүнийг хэлэх үггүй болчих юм бол бид тэр хүнтэй яаж уулзах болохгүй шүү дээ. Урд оройн ингэж ярьж төлөвлөсөн бид маргааш өглөө ганданд эрт уулзахаар тохиролцов. Ингээд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өглөө 10 цагт ганданд уулзсан бид дөрөв тамгын ламын үүдэнд удтал хүлээсний эцэст морин цагтаан арайхийн амжиж тамгын 3 ламтай уулзав. Үүдэнд нь хэдэн цагаар зогсож төвчээртэй хүлээсэн шигээн Орсон хойнооч хүлээстэй байж машид хөндлөн дээдлэх байдалтайгаар хүсэл зоригон уламжлав. Тэнд болсон яриа бичлэгт огт буугаагүй бөгөөд учир нь анхны сэтгэл алт гэдэг тул зөөлөн дулаан уур амьсгалд саад болох зүйл байж болохгүй хэмээн энх хоёр ах маань ямар нэгэн бичлэг хийхийг хориглосон билээ. Тамгын лам нараас соёл хариуцсан дааламтай уулзах зааварчилгаа авсан бид дааламыг хүлээх зураан санхүү хариуцсан ламтай уулзаж өөрсдийн хүсэл зоригоо уламжлан халуун дулаан яриа өрнүүлв. Тэнд болсон зарим ярианаас одоо та бүхэндээ хүргэе. Энэ бол гадаа ингээд хөдөлгөөнд байсан. За. 7 сарын 1-ний хоцрогч Батбууга авсан. Нөгөө 7 сарын 1-ний энэ хоёр гэдэг хүн. Энэ хоёр маань өөрөө тийм одоо хатуу тулс учраас энэ улсын орны асуудлыг соён гэгэрлээр бид нар Монголоо мандуулах Марксийн үзэл баримталтай байгаа. Бид нар энийг дэмжиж аваа юм. Тийм.
Миний санаа бол ерөөсө зөвлөл байгуулъя. Иргэд талаасаа тийм хүн ор, шашин талаасаа тэр хийдээс энэ хийдээс гэдэг хэдэн хэдүүдийг юу яагаад ингээд нэг бүгдөө нэг ястаа нэг монголчуудыг одоо нэг зүрх сэтгэлд нь тархинд нь төгс өөрчлөлт гаргая л да. Тэгэхгүй л одоо цаг үнэхээр хэцүү болчихлоо. Тийм учраас бид нар бас оюун санаанд нь ялангуяа их бага хэмжээгээр өөрчлөлт хийж өөрийг нь асаах. Тэр хүнийг л асаах. Тэгээс өөр яах юу шиг тархин чинь эрдмээр юулахгүй ингэж ариулахгүй ганцхан чамд зөв заавар чинь зааж өгнө гэж удаа багшилээ. Тэгээд ер нь шашны маань үйл хэрэг бол яг л одоо энэ бод сэтгэлтнийг төрүүлэх, бод сэтгэлтнийг одоо төлөвшүүлэх, бий болох ийм юм. Биднээс ч бас яг адилхан байхгүй. Бид нар бол өв уламжил дээрээ суурлаад бас тэр хүнийг ийм юмраа бахархаач, ийм агуу байсан штэ, ийм юмтэй байсан штэ гэж энийг нь гаргаж ирж тавиад тэгээд нэг шашинтайгаа нэг дөрөв нийлээд нэг бүгдөө нэг Монголын харт өмнө нэг оюун санаанд нь томхон бэлэг байж болох юм аа гэж гордоод ирж байгаа. Одоо нэг бичгээ боловсруулаад 3 өдөр бүлээл хийж өгөөд одоо нэг хэдэн зам төлөөлж даавдаг ч юм уу тэгээд одоо хэсэг хугацааны дараа 14 хоногийн дараа эргэж уулзъя гэдэг ч юм уу гэх мэдчиндээ энэ 3 өдрийн бичгийг хүлээж авах нэг хэдэн зам тавьж өгөөч гэж хүсмээр байгаа байхгүй тийм ээ. Бид нар энэ бар жилийн бас хүлээсэн байхгүй юу? Энэ 6 төр төсний 6 гарч ийн бар жил нөгөө үүр цайдаг цаг энд юм хөдлөн тэгээс нөгөө 1206 чинь бас бар жилээсээ шүү дээ. Тэгээд энэ бар жилгээд хүлээгээд байсан биз дээ. Ер нь бол монголчууд чинь тэгээ энэ бар өдрүүд чинь бас юм болоод байгаа юм учраас ч бэлэг дэмбэрлийг бодоод байна шүү дээ. Энэ 3 хүч шингэсэн ийм өдрөөр энэ сайхан ажлынхаа эхлэлийг тавья гэдэг. Ямар нэг эхлэл тавих байгаа юм тийм. Хэлье гэж тийм. Албан ёсоор ингэ бичиг болгож өгөө. Тэрийг харин хүлээж авах нэг тодорхой хэмжээний бас нэг хамтай тэр байж ирэх сан байна. Бид нараас энэ өгч байгаагаа бас олон нийтэд бас мэддэх хэрэгтэй байна гэж тийм. 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эх орончдын төлөөлөл болж бидний дөрвөн нөхөд гандан тэгшлийн эдийн хариуцлагатай албан тушаал бүхий дөрвөн ламтай ингэж тодорхойг зөвшөөрсөн ярилцаад уг тавлсан өдрөө албан бичигт буулгасан хүсэлтэн өргөн барихаар өнөөх ламнар дээрээ иртэл байдал эсрэгээр хэрэгсэн байлаа. Тэгээ би сайхан зүйлийг би хэд ярьж бичлэг хийх гэж байгаа байхгүй юу? Одоо энд бид нар ингээд хамтсан байр суурьаар ажиллах юмаа гэдэг зүйлийг гандан тэгшлийн эдийн захиргаа болон тэр эх орончид тэмцэгчд ингээд хамтдаа ингээд ард түмэндээ мэдээлэл өгөх юм бол хэвлэлээр мэдээлэл өгөх юм бол ийм сайхан юм болох нэ гэд. За ингээд намайг энэ чойшлоо энэ гандангийн ламнар. Тэгээд би энэ нэг бичгээ 3 дахьад хийгээд ирээ гэсэн. Тэгээ бичгээ хийгээд хүлээлгэж өгөх гээд ингэ байж байгаа байхгүй юу? Энэ маань тийм зөндөө сайхан бичиг байгаа штэ. Та яагаад ингэж цэрэг цагдаагийн хүчин гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг ингэж харьцаж байгаа юм? Бид нар эртэд яаж ирсэн бэлээ? Аль чамайг хэн гэдэг үлээ чи наашаа хараад ярьдаа. Тулаад ирсэн аюулаас яаж аврагдах тухай сургаал номлох нь бүхэл энэ талаарх яриаг төвчж сонсож чаддаггүй ийм хүмүүстэй ямар хэлээр ойлголцож яаж харьцуул зохих вэ? Хэрвээ бидний оронд та байсан бол ийм тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах вэ? Харин одоо бид энэ эрсдлийг урьдаас хэрхэн тооцоолсон талаарх ярианд анхаарлаа хандуулна. Тэгвэл хэрвээ бүтэхгүй тохиолдолд за тэгвэл бид нар бас ингэж чадна шүү гэсэн маягийн гаргах уу? Гаргах уу? За тэгвэл одоо юу байж болох вэ? Үгүй бид нэр шатин муулах юм бол хангалттай байх. Та нараас бид нар өөж ирсэн. Одоо бол тийхгүй. Та нар бидэнд хамгийн муухай анхаарлаа. Яагаад гэвэл та нар ийм үүрэг хүлээж байна. Тэгээд зүйлд нь ийм бүтлгүй бид нар та нар гуугаад ирлээ. Өөр бид нар яах? Одоо бид нар та нартай яаж харьцах юм? Та нар бидний яаж харьцахыг харах уу? Хармаар байна уу, үдмээр байна уу? Бид нар хангалттай харуулна. Монголын ард түмэн та нарын талд биш, бидний талд байгаа. Бидний талд байгаа. Өнөөдөр бид нар та нарыг шар гарan гуйлаа, 2 сар гуйлаа, 10 жил гуйлаа. Өөр бидний яалах гэдэг.
Энэ юм бид нар ярихаас эцэг зэгдэр бид тодох юм бол ярихаас өөр арга баг. Тэр эцэг зэгдэг нь маргааш бид нар маргааш тодорхохгүй байна. Маргааш бид нар үгүй гэсэн байр суурь. Маргааш 3 сарын 2-нд уулзалт хийхгүй гэдэгүүд бид нар одоо ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээлэл байгуулахад тарахаас өөр донгүй. Эсвэл бүр гандан дээр дуудаж байна. Бид ийм хүчил тавилаа ганд. Бид ийм тэмцэл хийлээ ганд. Тэгээ одоо энэ болохгүй юм байна. Тэгвэл эдгээр яагаад энэ гандан цугаад монголчуудын мөнгөөр амьдраад байгаа. Тэгээд энэ юу хийгээд байгаа? Тэгээд одоо нөгөө нэг миний дөрөж үзүүлээ. Тэгээд одоо нөгөө бурхны нэрээр худлаа ярьж явдаг энэ улаан орхимчтангууд наачин бол өөр, наачин бол дээр, наачин бол ийм монголчуудын оюун санааг ингэж байгаа. Одоо тэгээд энэ мөнхөрийг үгэрч аваад эднэрт хятадын тал үүсчихэд. Шарын шашин шин үндсэндээ хятадын коммунист намыг одоо дагаад орцсон. Манай хамаг том хамбал нар бүгдээрээ одоо үүнийг дагаж ороод хятадын одоо нам төрийн ажилтан болоод хятадын үндс сурталчилгын ажилтан болоо явж байгаа шүү. Хятадын сурталчилга хийгээд байна гэдэг чинь соён гэгэрүүлнээр мөнхрүүлэг хийгээд байна гэдэг зүйл ярилж байгаа. Тэгэхээр зэрэг хууль зөрчсөн гадаадын тагнуулын үйлдэлээр баригдсан гэдэг мөнх хоёр дээр байгаа. За юу. Тэгэхээр зэрэг мөнх хоёр эднийг харин хууль зөрчлөө гэдэг байхгүй. Монголын төрөнд дээдлэх ёстой бол эдгээр гадны төр дээдлэлээ. Тэгэхээр зэрэг ийм ностой хууль зөрчсөн учраас эдний үйл ажиллагааг зогсооно гэж байгаа байхгүй. Хойшлуулцгүй мөнх хоёрын. Энэ бол манай улсын одоо хуулийг одоо ностой зөрчиж байгаа. Шашны төрөө дээдлэнэ гэж ярьж байгаа энэ хуулийн дөрвийн нэгтгэх. Тэгэхэд одоо энэ хятадыг одоо дагсан нөхдүүд бол энэ өөрийнхөө төрийг дээдлэхгүй хятад улсын төрийг дээдлэх юм байдал орчод байгаа. За дөрвийн 3 тал одоо энэ сүм хийдийн дотоод үйл ажиллагаанд төрийн байгууллага албан тушаалтан оролцож болохгүй гэсэн байгаа бол хятад улсын одоо энэ төрийн байгууллага албан тушаалтууд манай шашны үйл явдалд оролцдог болсон шүү. Энэ бол яхааргүйгаа тагнуулын улсууд өндөр сандал дээрээс байцаасан гэдэг байгаа байхгүй. Гандаа анхудаа хурлаа хийх гээд араа ээж нэг мөнөө зөвлөсөн чинь бүгдийг байцаас 15 оны. 2015 онд хорл болсон байдгийн. Тэгээд нөгөө дуудсан намнуудын бүгдийн тагнуулын газрын өндөр сандал дээр ихэд арайч гэтрүүлсэн байлгүй. За. Энэ дуудаж бүгдээр ингэ уулцсан байдгийн. За, тагнуулаас уу? Тий. Бүгдээрэнтэй. Энэ бол яг басан явдал. Хэн хязаа асах энийг хэрвээ ярил ирчүүлээрэ штэ. Хязаа нэрх үү гэдэг юм бас тухайн үед нь юу гарч ирэн штэ тий. Тэгэхээр зэрэг ийм нэг мөнх хоёрыг үйлдэлээр нь барьсан шиг бид нар бас үйлдэлээр баригдсан юм энэ сая 2 сарын 2-нд энэ өөрийнх нь юу. Тэгээ мэдэн одоо 5 дахин илүү орлого гарах юм байна. Тэр мэтийг одоо энэ ард түмнийхээ ажил хөдөлмөрийн байрыг бий болгох. Энэ одоо үндэсний компаниудаа дэмжих ингэж биднүүд бүгдээр ажилтаа болоод дэрсгэл босоод ирвэл юу гэж ингээл гудамжиндаа маргалдаа сууж явах та ажилтай хүн завгүй болно мөнгө цаастай болно хөдөлмөртэй хүчнээ багтмаар шүү дээ. Саршины ийм мэдлэгээ дэвшүүлж газрын гүний баялагт шүлсэн савируулан шүлэн хийтгэгчийг Монголын ард түмний нүдийг мөнгөний шунлаар сохлогчийг би л хувьдаа соён гэгэрэл түгээгч энэрэнгүй үзэлтэн гэж яавч хэлэхгүй. Харин хэний даалгавраар ийм мунхруулга хийж гэгээн ардыг мунхруулав гэдэг ялыг асууна. За тэгээ ингээ мунхаг болсон тохиолдолд яадаг вэ гэхээр зэрэг өстө хүцэнгүү намаа болдог. Оюун эрдэнэ 2 сарын 6-нд очиод хятадын хөгжлийн галт тэргийн цуунаа гэд. Тэгээ энэ мөнх хоёрын хэвлэлийн урд дээр хийсэн нэг гол үг ингэж байгаа шүү дээ. Энэ хятад гэдийгэд манайх бүхийгүүд үүдэг. Нэг нь гэдийгээд нөгөө нь одоо бүхийдэг одоо ийм жишг бол одоо ийм жишгтэй гадаад харилцаа байх хэсгүү. Одоо энэ оюун эрдэнэ ерөнхий сайд бол одоо саяын энэ одоо улд олоосон энэ алхмынхаа дараа бол ийм одоо жишг харилцаатай байх хэвээр дахин мэдгдсэн байгаа. 2 сарын 6-нд очиод хятадыг долоочод ирсэн. 2 сараар ийм долоосон зүйл байж болохгүй. Энэ долоодын учир нь бас энэ шүү дээ. Мунхруулчихсаар зэрэг яадаг байх нь ийм хэцэнгүү ийм арчаагүй сул дараа болдог. Гэгэрч юм бол илүү зоригтой болоод яач болох нь шүү дээ. Тэгэхээр зэрэг эдгээр хятадын суртал ажиллагаа мунхруулад байна та нар гэдэг зүйлийг мэдчих хэрэгтэй байхгүй тий. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэл Кант. Магадгүй чаажин цаавал хоолн дээр нь хятадын коммунистын тулгаастай байж магадгүй. Тийм тулгаастай гэдгийг энэ хэлсэн шүү дээ. Бүгдийн тийм учраас нь чаажин цаавал номын ёсны дагуу ярихыг хүссэн ч хотоо тулгаастай байгаа учраас эсрэг ярихаас арга баг. Тийм тэгээ хятадын тагнуулын ажилт гэдэг.
Тийм болохоор Хятадын үжил сурталын аппарат болон ажиллах гандангийн үйл ажиллагааг яаралтай зогсоох хэрэгтэй. За дөрвийн бол одоо үндсний аюулгүй байдалд аюултай бол энэ үйл ажиллагаа зогсоогсон байгаа. Үүний дагуу одоо Хятадыг дагаад янз бүрийн буруу одоо энэ үйл ажиллагаа явуулаад байгаа нөхдүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. За тэгэхээр 2 сарын 18 тагнуулын ерөнхий газар энэ дахиад 3 бартай өдөр байгаа. За Монгол улсын иргэн Чэмүх 2 гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хууль ёсоор хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны 2 дугаар сарын 17 оны өдөр буюу өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хууль ёс үйл ажиллагааг нь таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдсан. Нэгдүгээр энэ чинь яргын машин, махны машин шууд ингээд ажиллаад эхэлсэн. Энэ засгийн газрыг буруутгасан, барьсан, жоохол юу байх юм бол шууд мөнхөрийн араас болно гэдэг зүйл болоод байна шүү дээ. Тэгвэл бид нар сөрөөд энийг хийх хэрэгтэй байхгүй юу? Мөнхруулгын үйл сурталын ажил дагнуул байцаагаад байна гэдэг тодорхой. Тэгтэл яг илт мөнхруулга хийдэг нь 3 сарын 2 сарын 2-нд бүр тодорхой болчихлоо. Тэгвэл энийг яаралтай тасн зогсоогоод энэ мөнхруулгыг зогсоогоод бид нар соён гэгэрэлийг энэ утгаар нь хийнэ гэдэг. Ингээд өөрсөндөө гартаа авах юм байж болно. Тал талын хувилбар танд байх хэрэгтэй байхгүй юу? Бүх талын үзүр байх хэрэгтэй. За тэгээ 2 сарын 22-нд энэ бидний хурал энэ нөгөө бар жилийн бар сар тохиосон байгаа. Дээрээс нь 7-2 тохиосон байгаа. Учиргүй онцгой өдөр гэж үзсэн байгаа. Энэ улсын аврал хурлыг бол бид нар ганцандаа ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ ч өөрөө үеийн үед монголчуудын хамаг албыг аврыг гэсэн тэр бүх залбирал бишрэлтэй тэр бүх юм шингэсэн ийм гайхалтай энэ уран зорилго улсын аврал хурлаа болох ёстой. Тэгээ Чингисийн төр гэдэг чинь яг ч би ганцаараа зориглоод ингээд хэлээд байгаа юм шиг. Ламнар маань өөрсдөө шашин яах гэж ирсэн байгаад Чингисийг дахин төрүүлэхийн тулд Чингисийн төрийг ожмын цагт мандуулахын тулд ингэж орж ирсэн юм аа гэдэг учир шалтгаан ярьсан нэвтрүүлгийн юмас татаж байгаа. Тэгээд за энэ яриагаа идэвхжүүлээд бид нар яг энэ дээр ингэж хангаасаа ингэж хандах хэрэгтэй гэдэг байдлаар хандсан гэсэн юм байна. Тэгээд гандан ингэж хандах хэрэгтэй бохоо энэ улсын аврах боловсон хүчин чинь бид нар өдөөжөд ингэж хэлээ. Ийм боловсон хүчингээр ингэнэ гэх. Ийм гоё юм болоосаа гэсэн хооётой боломжгүй юм ингэж байгаа л тийм. Тийм учраас бид нар яаж хандсан гэхлээр зэрэг өнөөдөр энэ өдөр онцлог төрийн үйлдэл зэрэг энэ нэг байхгүй. Өөрсдөө ирж үжээр хансан толон тусгай өдөр гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг манай хотын цэцэг гол нь яаж хандсан гэхлээр зэрэг энэ чинь буян хүчээр гэх юм аа, буян хадгалах юм аа. Тийм учраас сог хүний бүрийн хүчийг бид нар авах ёстой. Тэгээд ингээд цай сүний дэж өргөх бүх ард түмээ уриалж авсан шүү дээ. Атуусаар тайхан уриалгах хийсэн. Тэгээд хогийн зэвчээс очоод хаалгахаар энэ улсын аврах энэ Монгол аврах энэ юм юу яа цай сүнийхээ дэж энэ их хүч шүү. Тэнгэр хангаахын хүчийг аваа. Ингээд тэнгэр хангаагаар явж маш их тийм юу хийсэн байгаа. Тэгээ одоо тэрний хансан өдөр тэр толон төстэй өнөөдөр юм байна. Одоо бид нар айх юм байхгүй. Бид бүх хүч зурсан байгаа. Цай сүний дэж өргөх ямар хүчтэй вэ гэдгийг чинь нэг юугаар хэлэх та. Одоо 2015 энэ 2010-аас одоо 15 хүртэл манай монголчууд энэ реформчд маань улсын аврыг газар шарганы эсрэг зөндөө тэмцэж явуулсан тийм. Тэгэхэд хамгийн гол нь 2014 онд бажаахсан 21 аймгаар явж бүх ээжүүдэд яасан бэ? Ээжүүдийн цай сүний дэж өргөх 21 аймгаар тойрсон байдаг. Маш олон ээжүүд. Тэрний хүчээр яасан бэ гэхээр зэрэг 2014 онд уурхай бараг зогссон байдаг. Гадаадын хөрөнгөөр 70% буурсан байдаг. Оюун тусгай даатуурхан бүтээл болж бүтэн жил зогссон байдаг. За тэгээд энэ уурхай тийм аюул учирлаа шүүгээд тэр нэг уурхайг явуулах гэдэг гол суртахуулагч нь баага шүү дээ. Баага маань ч бүр цагаан гарсан байдаг. Ингээ өсөд тураад өгөх гэдэг юм уу? Энэ галуу солиотой улсуудын эсрэг сөрөөд өсгөн зарлаач сөрөөд жигсаал хийгээч ингээд. Тэгэхээр зэрэг би ганц наац байдаг. Ингээд аврахын зүг юм уу? Ингээд идэхин зүг юм уу те? Тэгэхээр зэрэг ингээд миний хувьд тэр ээжүүдийн цай сүний өргөлтөд тэр юм болсон гэж боддгийг. Тэгээ одоо энэ саяын жилийн цай сүний өргөлт энэ бол маш хүчийг хураасан. Одоо бид нар Монголын хөгжлийн алтернатив дээр сунаа. Одоо бид нар өөрсдөө хөгжлөөр явна гэдэг ингэхэд бид нар хүчтэй байж чадна. Бид нар сансантай үрж чадна. Тийм учраас энэ өдрийг ийм ач холбогдол өгч юм өдөр гэж хэлдэг болоо яасан. За тэгээд энэ Монголын хөгжлийн галт тэрэг гэдэг маань
юу вэ гэхэлэр зэрэг хөгжил бол квант физикээр яригдах байхгүй юу? Хөгжил чинь квант физик дээр л ирсэн юм чинь. Тэгээ залуучууд ингэж яриад байна. Ламнараас бусд нь одоо жишээлбэл квантын хаалгыг нээч эхлээ. Нэгэн дүүдийг нээгээд орсон шинжлэх ухааныг та зогсоож дийлэх үү? Тэр шинжлэх ухаан өөрөө хуйлраад ингээд ороод ирнэ. Тэрэн дээр нь ламнар та нар ямар үүрэгтэй юм бэ гэдэг зүйлийг л ярина. Шинжлэх ухаан өөртөө хуйлраад ороод ирсэн. Бид нарт яг энэ дээр хийсэн юм зөндөө байна. Ялангуяа энэ хоёр ах таны хувьд бол одоо тэр даншиг наадам ингээд ярьдаг шүү дээ. Би ойлгож байгаагаар даншиг гэдэг чинь бол хүн зүгээр одоо ердийн наадам биш юм байна. Гүн гүнзгий учир утгатай юм байна. Тэгээд тэр чинь даншиг гэдэг маань бол хүн тэнд очихдоо ямар сэтгэлтэй очих юм. Энэ их агуу сэтгэлийн эрчим хүч. Ганцхан даншиг наадам дээр цугларддаг юм байна. Зориулах нь. Тэнд л цугларддаг юм байна. Тэгээд тэр их агуу энергийг одоо бидний нөгөө ганд гардаг шүү дээ. Ингэж жагаад өөрийнхөө оюун санааны энергийг хүч болгож хувиргаад тэгээ бус руу ингэж чиглүүлшидэд тэр нь одоо сумшигч юм уу, цумнаас хүчтэй юм уу, дэлбэр хуучнаас хүчтэй очиж нөгөө хүнийг гэмтэж байгаа юм кино шиг. Миний намайг тойроод байгаа тэр агуу их энергийг л одоо хүн болгоны энергийг хөрөмтлүүлээд тэр их одоо хураасан сэтгэлийг жолоог залж идэг одоо машины залууч нь бол богд юм байна. Тэгэхээр энэ хоёр ах маань одоо энэ дээр ингээд даншиг наадам илүү гүн гүнзгий юмар ингээд ярьсан. Бидний хувьд энэ залуучуудын хийсэн юм их байгаа. Тэгээд чи ингэсэн байгаа шүү дээ. Мөн хоёрыг судлах хүсэлтэй хүн бүхэн хувь зээний эргэлтийн онцгой өнөдөр хүн төрөлхтнийг дагуулад Монголын хөгжлийн галт тэргэнд сууна гэд ирэхэд бид хүчийг авч чадна шүү гэд ганданд өгсөн бичгэнтэй байгаа шүү дээ. Бүх газар өгсөн бичгэнд чинь энд байгаа. Би тэрнээс чинь чи хоосон байхгүй юу? Тэгээ мөнх Монгол бичгэн үзсэн. Хүний нутгийн галт зэрэг суугч байгаа энэ байдлыг эсэргүүцэж 7 хоногийн өмнө энэ байдлыг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлсэн. Одоо их хэл соёлынхаа төлөө одоо цогтой тэмцэгч муу хоёр их хүнийг баривчлаад өнөөдөр Монгол улсын эсрэг одоо ажилласан гэж тагнуул ерөнхий улсаар баривчилжээ. Үр хүүхдүүдийнхаа ирээдүйн төлөө Монгол улсынхаа хөгжлийн галт зэргийг хөдөлгөё. Энэ хөдөлгөх галын цахиурыг өнгөрсөн 7 хоногт гал үндэстэн тэргүүтээ иргэний нийгмийн байгууллагууд цахиурыг хагаллаа. Одоо бид нар энэ хөгжлийн галт зэрэг үлээн хөгжөөж Монгол улсынхаа галыг бадраамаар байна. Үүнд нийт Монгол улсын өнцөг бүлэнд сууж байгаа, дэлхийд даяар сууж байгаа нийт эмэгтэйчүүдийг урайлж энэ эрчүүдийнхаа цахилж асаасан Монголоо аврах, Монголын хөгжлийн галт зэргийг хөдөлгөх энэ сайхан үйлсийн дэвжих хэрэгтэй байна гэж нийт эмэгтэйчүүдээс урайлж байна. 90 онд бид нар хонхны дуугаар ардчтаа мандууж их орноо хөгжүүлэх гэж хэлсэн. Одоо тэгвэл дунгийн цагаан дуугаар номын ёсоор тэнгэрээ шүтгэж, бурхнаа шүтгэж, зөв номынхоо дагуу орж Монгол улсаа мандуулах цаг ирсэн байна. Одоо ганы хэд маань хүн шиг номын ёсоор ингээд хандах тэр зүгийг ганцхан хандаж уриалаад тэгээд өнөөдрийг хүртэл ээжүүд эмэгтэйчүүд энэ хүртэл яваад Чингисийн төр ингэж манхаа зур арга нөхцөл байлээ. Одоо эрчүүдийн хүч мэдээж дутагдсан тийм. Тэгэхээр ингээ хамтдаа эрч чадваруугаар нь эвийн хүчээр бид нар энэ бүхнийг үлдээж чаднаа. Тэгэхээр бид нар хамгийн гол нь өөрсдөндөө найдах хэрэгтэй, дээрэс нь эвийн хүчиндээ найдах хэрэгтэй тийм. Тэгээд тэр Монголын хөгжлийн галт тэрэг гэж юу юм бэ гэдэг хэлээр зэрэг энэ бол яахааргүй гандан буюу бурхны шинээс яагаад манай хаадууд Монголын хаадууд яагаад ಈ шашныг сонирхоод байсан те. Тэгээ яагаад бурхны шашнаар өдөөж явсан гэдэг юм чинь өнөөдөр шинж ухааны дэвшил чинь хүрч ирээд яг эндээс энэ төр бүх юм харагдаад тэгээд үнэхээр өнөөдөр тэр 400 сая жуулчин гэдэг чинь тэр хөгжил шинж ухааны хөгжил чинь хоосон цэцэн дээр буюу наадам чинь залуусаар явж байгаа хүний бие гэдэг чинь ерөөсөө долгис эрчмээр буюу мэдээлэл юм байна. Энэ мэдээллийг шилжүүлчихлээр зэрэг хэдэн бэрийн алсад ингэ шилжүүлж болох юм байна те. Хүн өөрөө ингээд тэр хэрэглэхгүйгээр шилжиж болох юм байна. Энэ хүний амьдрал дээр ашиглаж болох аадны хэмжээнд болж байгаа юм чинь дахиад нийгмийн амьдралд ашиглаж болохгүй дээ. Тэгтээ хэдэл доох мэдлэг байхгүй тийм. Энийг мэдэж ашиглаж ирсэн нь яхахгүй Монголын төр. Тийм учраас чашмаас 14 дугаар Монголын ардын сонирхолтой хандаж байлээ тийм. Тэгээ энэ ямын зарлаа тайлбарлаад хийсэн маш
ашигхан байгаа учраас одоо би Монголын хөгжлийн гатгандаа сууя гэдэг энэ шинжлэх ухааны холбоор одоо ингээд яг гэдэг олон яриад байна. Тийм учраас Монголоо аврах бүрэн боломж биднэрт байна. Тийм учраас монголчуудаа Монголын төрийн сүд төмөн олноо өршөөж их эзэн Чингис хааны маань чин шудрах төр дахин сэргэн мандах болтугай гэж давлгаалцгаая. Амны бэлгээрээ давлгаалцгаая. Энэ хэрчмээр Монгол улс маань жинхэнэ хөгжлийнхөө гац тэргээ хүчтэйхэн шиг хурцтайхан шиг хөдөлгөх болно. Хөдлөөд хэлчихсэн угаасаа. Тийм учраас үүний төлөө дугсан хүн болгоныг барьж харах гэж асуудал байж боломгүй. Бид нар бариулагчгүй Монгол хүн ямар байдгийг, Монгол ирчүүд нь ямар байдгийг, Монгол бүсгүйчүүд нь ямар байдгийг бид бүхэн одоо энэ цагаас хойш харуулнаа. Монгол өнөөдрөөс мандан бадарч байна гэж та бүхэндээ хэлж байна. Дараагийн морь өдөр 2022 оны 3 дугаар сарын 6-нд тохино. Энэ өдөр монголчууд эвтэй байж чадвал, зовлонд учирсан нэгнээ би аварна гэд өндийх зоригтой байж чадвал, хүрдэн эргүүлэгч Монгол хүн төрлөختний түүхийн хүрдийг дахин та эргүүлэх боломжтой өдөр юм. Дайны хөлд инэлсэн дэлхийн хүн төрлөختөн зовлон бүхнийг амгалан дуруулагч Чингисийн Монголын дахин мандахыг тэсэн ядан хүлээж буйн хэний ч маргашгүй бодит үнэн мэлээ. Тийм ээ. Манай гаргийн хүн бүхний залбирал хүлээлт биелэлэн олж маргааш гэхэд бидний Монгол урдын адил хүчрхэгжин мандах болтугай. Хурай, хурай, хурай. Яруу алдарт их орно ялалтаас ялалтанд дэвшүүлсэй ялгуулсан туга мандуусаар ямагт бид нар мартай гоёа хавсаа Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдгаа Монгол мөрний чахадаа хэцгэншгүй их байдгаа сайтай монголчууд садыг давсан түүхтэй сайтар үсийг бүтээгээд самарт тусалсан удаатай монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдгаа монгол мөрний чахадаа хэцгэншгүй их байдгаа амьдралын төлөө зоригдсон байгуулсан түүхтэй солбоотой Монгол эрчүүд согсолт үгүй зүтгэсэн удаатай Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдгаа Монгол мөрний чахадаа хэцгэншгүй их байдгаа Монгол хүний захарыг хэнжэлшгүй их байдгаа Монгол мөр